байна уу? Энэ өдрийн мэндүргийн, оройн мэндүргийн, шөнийн мэндүргийн хэзээний цаг байна. Монголд байж байгаа, гадаадд байж байгаа бүх монголчуудаа, бүх залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Энэ сайхан зан хөдлөө гэх юм өнөөдөр нэг танартай бас нэг жоохон юм хуваалцчих сурах юм а. Ерөнхийдөө яг маш олон жил миний ажилласан нэг туршлага байгаа даа л да яг энэ хэдийгээр энийг би танартайгаа хуваалцъя гэж бодож байна. Энэ сэдв маань юу гэхээр ерөөсөө монголчууд харилцаан дээр гаргадаг алдааны нэг цэргийн чөлөө цөлөөд авъя гэж бодоод нэг шүүхэн чөлөө хүргээд өгье гэдэг бодлоор ярьж байгаа. Тэр нь юу вэ? Тэр сэдв маань юу вэ гэхээр хэрүүл болчих гээд хүнтэй харилцаж чадахгүй. Ямар нэгэн асуудал хэрүүл болох гэдэг хоёр хүн хооронд харилцаж чаддаггүй шүү дээ. Тэр асуудлыг хэдүүлээ хамтдаа яаж цөөлөх вэ? Тэр асуудлыг яаж зохицуулах вэ гэдэг сэдвээр чинь нэг ганц нэг зөвлөгөө өгөхөд тэгээд чи өөрийнхөө зүгээс хэрүүл болох гэдэг нөхцлүүдийг хэлээд надаас зөвлөгөө авах бодороо цаа яг одоо энэ дээр хаа орж ирсэн хүмүүс хай тэгээд өөрийнхөө зүгээс яг ямар нөхцлүүдэд яаж одоо харилцаагаа би сайжруулж болох вэ гэдэг зөвлөгөө авах бодороо энэ цагийн мөчийг ашиглаад тийм. Тэгээд би яагаад энийг ярьж байгаа гэвэл би өнөөдөр гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөрийг ер нь зүүн болгон явуулдаг. Зүүнний 3 сарын хугацаанд залуу гэр бүлүүдэд хэдэн хүмүүсээс залуу хосуудад залуу эмэгтэйчүүдэд залуу ирээдүйдээ гэр бүлийн харилцаагаа сайжруулах, гэр бүлийн хүнээр хайрлуулж аз жаргалтай амьдрья гэдэг бүх залуучуудад зориулж өгдөг энэ гоё хөтөлбөр дээрээ үнэхээр ижил гоё ярианууд өрнөдөг л доо. Маш олон ярианууд дээр бид нэр ярианууд дээр яадаг вэ гэхээр яг энэ хэрүүл болох гэдэг, болчих гэдэг, маргаал төрчлөн гарчих гэдэг энэ хүндүүртэй сэдвүүдийг яаж зохицуулах вэ гэдэг урлагийг бид нар ярьцдаг, сурцдаг байгаа. Тийм учраас одоо энэ өнөөдрийн ярьж байгаа Facebook Live-ийн зорилго маань ерөөсөө чи хэрүүл болчих гэж хүнтэй ярьж чаддаггүй. Хэрүүл болчихоос айгаад нөгөө нэг ондчих байх гэж айсандаа болоод хэлэх ярих үгээ зохицуулж чадахгүй ч юм уу, бодлоо хоорондоо үгээ хэлэх гэсэн үгээ хаддаг. Одоо яаж одоо энэ асуудлаас байдлаас гарах вэ? Илүү хүмүүс чи бид нар ярьдаг гэр бүлийн харилцаа ер нь найз нөхдөд хоорондох харилцаа болтой 5 үйл явдлаас бид нар бүгдээрээ тогтдог. Одоо тулгамдсан асуудал тулгараад ирэхлээр бид нар бүгдээрээ тогтаадаг. Энэ проблем маань яадаг вэ гэсэн Монголын нийгэм Монгол хүмүүсийг хоорондоо харилцаж чадахгүй нэг хүнд нөхцөл байгаад байгаа юм шиг зүрхсэтгэлийн шаналгаа байгаад байгаа юм шиг айгуу эмзэг сөв ертөнц юмыг бий болгож байна. Энэ асуудлыг бид нар шийдэхийн тулд чи өнөөдөр юу хийж болох вэ? Би өнөөдөр юу хийж болох вэ гэхээр хэрүүдээс илүү давсан гэр бүлийн дотны харилцааг бид нар бий болгож сурах нь, би нэг ойлгож сурах хэрэгтэй, би энийхээ харилцааг хөндлөж сурах хэрэгтэй, би энээсээ хайр хүлээж авч хайрыг өгч сурах хэрэгтэй байгаа. Энэ асуудал үнэхээр хурц хэлбэртэй орсон. Харахгүй хурц хэлбэртэй орсон. Тийм учраас Монгол гэр бүлүүд маань, Монгол залуучууд маань асар ихээр зовж जैन шаналж байна. За тэр шаналж जैन зовж байгааг бид нар өнөөдөр надтай саяхан гэр бүлийн одоо юу гэж шүүх хурлын иргэний төлөөсөн одоо юу гэдэг вэ? Тийм байгууллагаас бид нартай холбогдсон би нарыг мартчихсан сарын толгойд одоо яг ажиллахгүй нэр тэрүүгээр тэгэхээр тийм байгууллагаас нартай холбогдож ярьжсэн. Манай энд хурж ирж байгаа өдөр болгон хурж байгаа сарч хурж ирж байгаа 30 50 60 гэр бүлүүд салыг гэдэг өглөө бариад яваад байна. Энэ залуучууд яг ингээ юмнуудыг сонсоод ирэхлээр вирусыг биендээ харилцаж чадахгүйгаас болоод биендээ тунаад гомдчих гээд ярилцаж чадхаасаа болоод ойлгож чадахгүйгаасаа болоод би энийгээ гомдоогоод үр хөвгтөөж гомдоогоод хүнд байдалд орчоод байна. Энийг яаж зохицуулах вэ? Энийг яаж зогсоох вэ? Таны өгж байгаа зөвлөгөөг яаж одоо энэ хүмүүст хүргэх вэ? Яаж ингэж зүгээр гэдэг асуудлуудыг бид ярьжсэн. Тэгэхээр маш олон гэр бүлийн салд маш энгийн нөгөө хэрүүл болчих гэдэг юм яриад бид нар давж гараад ярих чадал байдаггүй юу гэдгээс асар их хэмжээний том үр дүн гардаг. Тэрийг энэ та нартай хэлээд байгаа юм тийм. Тэгэхээр хэрүүл хийх гэж амаа нээдэг нэг ширхэг хүн байхгүй. Яг энэ амьдрал дээр бид нар хэрэглэхийн төлөө хүнийг зовоохын төлөө би хүнийг юу байлд оруулахын төлөө бид нар яадаг. Гэхдээ бидний зүрхсэтгэлний шаналсан ч юм уу ямар нэгэн асуудал байгаад байгаа учраас бид нар тэрийг илэрхийлээд нөгөө хүмүүс хүлээж авах хэрэгтэй шүү дээ тийм. Гэтэл амьдрал дээр бид нар яадаг вэ гэхээр ямар нэгэн эмзэг сэдв одоо бид нар бэрхшээл тулгараад ямар нэгэн асуудал үүсэж ирэхлээр
бид нар тэрийг яаж чадахгүй амар эмзэг болдог. Нэг бол өөрийгөө өмгөөлдөг, нэг бол нөгөө үнэлгээ дайрдаг, эсвэл дууга хураадаг, бид нар айжсэндээ болоод дууга хураадаг, эсвэл хүүтэн ханддаг. Одоо жишээлбэл нөгөө нэг яа читгэх гэдэг энэ чинь хэрүүл хийх гэдэг надад болтой надад дараа болоо уртны ярьж исэн мэт тэгсэн мэт гэдэг ерөөсөө асуудлаа яг ярилцаж чаддгүй. Эсвэл бид нар нэг л бодоод нөгөө хүний шүүмжлээд байдаг. Тэ нөгөө хүний дайрч доромжлоод бид нар хүчирхийлж үсээд энэ гэр бүлийн харилцаа бүх юмнууд маань том проблемууд ямар юмнаас бий болдог вэ? Жижиг асуудлаас бий болдог. Жижиг харилцааны нэг жижиг юм яа зохицуулах вэ гэдэг ухаанаа мэдэхгүй байгаа учраас том болчихсон гэр бүлийн салгалт хүртэл гэр бүлийн хүнд хурц асуудал болчихсон бий болдог. Найз нөхдөд хоорондоо нэрэл болчих гээд байдаг учраас гэж эмзэглээд байдаг учраас найзууд олон жил нөхөрсөн найзууд биенээс салаад холдож явж байна тий. Энэ маань асархгүй дарамттай асуудал байхгүй. Тэгэхээр хэрүүл болчихгүй гэж айхаасаа илүү бид нар хэлэлцэж ярилцаж сурах гэдэг зориг бид нарт аягүй хэрэгтэй байгаа. Хэрүүл болгоны артал нэг хүний хүсэл мөрөөдөл тэмцэл явагдаж байдаг. Тэр хүн ууртаа илэрхийлж хамаагүй, тэр хүн гомдолтой илэрхийлж хамаагүй. Яг жинхэнэ тэр хүн үнэхээр амьдралын төлөө зүтгэсэн зүтгэлээ агуу одоо юу гэдэг те хүсэл мөрөөдлөө тэмүүллээ бусдаа хуваалцах зориг гаргаж идэг. Тэр зориг бодвол урамшуулал авах хэрэгтэй юм боловч яг үндэ тэрийг унтрааж дарж дарамтлж одоо болгоомжилж үгүйсгэж явахгүй байхгүй. Хүн шин юу хийж байгаа юм гинэ. Манай шин биш шүү дээ. Манай зүгээр оройн цаг өдрийн цаг гэж байна. Шин байж байгаа хүмүүс хөөе шин юу хийж байгаа харин чи шин босдог. Тэгэхээр намайг шин суугаад гэж бодох шиг юм. Манай цагаар шин биш би чинь Англид байгаа, Лондонд байгаа учраас манай цагаар өдрийн цаг байхгүй. Тэгээд танайгаа хадаж магадгүй тийм. Тэгээд би савгараад юугаараа орж ирж байгаа. Яг ямар нэгэн халуун дээр гэдэг юм уу. Бид нар өнөөдөр гэхэд гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр дээр айгүй мундаг хоёр менторыг оруулж ирсэн. Нэг нь болохоор миний хүндэлдэг Тони Робинс гэдэг хүний гараад дадлагдсан мэрэгжлийн гэр бүлийн харилцаа дадлагдуулдаг юм. Тони Робинс явуулдаг ивент дээр интервью хийдэг гэдэг юм. Одоо ивент дээр группээрээ хүмүүстэй залуучуудтай хуваалцаж ярилцаж зөвлөгөө өгдөг юм хүн байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр тийм хүмүүсийг бид нар оруулж ирээд ярилцсан тийм болоод байсан байхгүй. Тэгээд нэг хөөрхөн 10 хэдүүлснээр томхон ярьцгааж байх чинь гинэ. Яг joy peace тийм тийм. Yes, нууцаар VIP yes. Би тэг айгуу гоё шивгэн яриад байгаа юм. Зарим хүмүүсийг сэвэчгүй мэйчгүй санаатаа. Тэгэхээр одоо Монгол чиний 2 цаг 30 минут болж байна яас юм баг тий. Тэгээд Монголд байж байгаа хүмүүс бас манай Facebook дагдаг хүмүүс нь гадаад байж байгаа хүмүүс, Европ байдаг хүмүүс, Америкт байж байгаа хүмүүс бол баг өглөөний өдрийн цаг баггүй. Тэгээд өд одоо өдрийн цайны манай цаг байна. 1-2 цаг өдөр таардаг. Тэгээд энэ гадаад байж байгаа хүмүүс гэсэн орж ирээд явж магадгүй зарим хүмүүстэй. Шиний 2 цаг 30 минут болж байна. Шинэ мониторээс лайв хийх юм биш. Та нар тэгээд та нар ойлгохгүй байгаа юм байна. Мэдхгүй байгаа юм байна. Тэрээс үдээд сайхан лайв хийж байна. Шинэ унтахгүй шиний манаач нарыг дуудаж оруулж ирж байна. Тэгээд нэг тийм баада бид нар өнөөдөр Бианка гэдэг Зеросо гэдэг эмэгтэйг оруулж ирсэн. Манай хөтөлбөр дээр гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөр дээр сюрприз зочин болгож оруулж ирсэн. Энэ бүсгүй маань одоо яг хуваалцаад байж байгаа гэр бүлийн дотор байж байгаа харилцаа, эрэгтэй хүний хүсдэг харилцаа яг юу гэдэг зэрэг хэрэгцээг нөхөөсөө өмнө бид нэр тэр хүнд яг хэрэгцээтэй юмыг нөхөөсөө өмнө бид нэр би өөрөө ингэж бодож ингээд би чих ингэж байгаа би чамд хамаг юмар хаа би бүх юм чи чамд өглөө чи өөр надаас юу хүсэх гэсэн ингэж байгаа юм шиг бид нэр хэрүүл хийсэн би энэ дэхгүй харилцаа хийсэн гэдэг талаар маш их ярьжсэн. Тэрийг бодохлоор яг тийм байгаа байхгүй маш олон бидний хэрэглээд байдаг маргалдаад байдаг юм маш жижигхэн юмнаас үүдэж гарч ирээд яг үндэ нэг том зорилго байхгүй том хүсэл мөрөөдөл байхгүй нэг юмний өөр талуудыг бид нэр яриад байгаа байхгүй өөр нэг тал ингэ яриад энэ нөгөө тал найсан нөгөө тал миний эстэйгээд би нэг бодлоод нэг өөрөө хагассан юм өчөө тэр хагассан юмныхаа хойноос хэрүүл хөрчлөж яваад байгаа байхгүй гэтэл тэрнийхээ оронд бид нар яаж хөгжүүлэх ёстой харилцаа үүсгэх ёстой гэхээр бид нар бүрэн 100% гэр бүлийн харилцаан дээр 100% commitment өгөөд хэрүүл
хэрүүл хийх гэж ингэж яахаасаа илүү тэр хүн юу гэхэд байгааг ойлгох гэж ухаарч харилцах нь маш чухал хэсэг байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр би та нартай зориуд хэлж байгаа. Хин joy testing зүгээр дээ наргиж байхгүй юу гэнэ ямар их сүрхийн нарийнтай бисгүй ээ. Ойштой шин лайв хийх сонирхолтой гэнэ харин тэ шиний диско гэж лайв диско гэж ойлгож байна. Тэгээ унтахгүй хүмүүс нэг хэсэг биш. Тэгээд орж ирж байгаа зарим хүмүүс баярлалаа. Тэгээд өнийг үздэг хүмүүстэй тийм маргааш явал шэрийгээрээ заяа. Шэрийгээ тавьчих маргааш тэгээд орж ирсэн зарим хүмүүс notification авсан байлгүй тэгээ маргааш үзчихгээд хариу интер бичнэ. Тэгээд би гол санаа нь ингээд байгаа. Бид нар манай монголчууд яагаад энэ сэдвийг би чухалчилж ирээд та нартай яриад байна гэхээр манай монголчууд шал дэмий юмд их хөлсөө гарч байна. Тэрний нэг нь шал дэмий юмны хойноос хэрүүл хийгээд дэмий юм дээр гомдож ирээд яваад байдаг. Гэтэл яг үндэ нөгөө хүн чи юу гэж байгаа би юу гэж байгаа гэдгийг бүрэн илэрхийлж харилцаж чадахгүй илэрхийлж чадахгүйгаас болоод асар их зовлонг үүрлэж байна. Тийм учраас альва юм дээр хэрүүлж яаж байгаараа хамгийн гол нь хэрүүл гэж айж байгаа хүн проблемтай их байдаг шүү. Хэрүүл гэж бодоод байгаа хүн яг үндэ өөрөө дотроо банк ямар нэгэн сэдв эмзэг сэдв дээр ямар нэгэн асуудлаа дандаа шийдэж чадахгүй өөрөө учрыг нь олж чадахгүй айцтай утгалтсан учраас тэрийг хэрүүл гэдэг хайрцаг тэгээд хэрүүл гэдэг савн тэгээд насаараа тэрийг дарж амьдрах гэж байгаа юм шиг аюу хүн чулуутай амьдардаг. Тэр нь яг үндэ зүрх сэтгэлийг шахалтуулдаг. Нөгөө харилцах гэж байгаа хүн чинь одоо хэрүүл гэдэг сэдв дотор чинь нөгөө харилцаж байгаа хүн чинь аюу сэтгэлсэн, гонцсон, шахалцсан явж байгааг бид нар мэддэггүй. Тэр хүнийхээ хүсэж байгаа юм ойлгодгүй. Тэр хүний хүсэж байгаа юмн дээр нь хувь нэмэр оруулаад яг хэрэгцээтэй юмыг нь өгье гэдэг зориг байдаггүй. Тэр хайрын хүчийг бид нар гаргаж ирдэггүй. Тэр хүндээ зориулаад би хайрыг өгье. Тэр хүндээ зориулаад хэрэгцээтэй юмыг нь тэр ойлголцоод авъя гэдэг нь зорилго нь зүгээр нэг юм цухтаах нь чухал байгаа байхгүй. Тийм учраас манай гэр бүлүүд залуу гэрүүдэд асар хэмжээний одоо гэр бүлийн салалт Монголд үнэхээр их өндөр нүүрсэн байгаа. Тийм учраас энэ сэдв дээр бид ярьж байгаа тийм. Тэгээ хэрүүлээс ангижрахын тулд яаж ангижрах вэ гэхээр чиний амьдралд маш олон янзын проблем байгаа. Маш олон янзын проблем байгаа. Бид нэр заримдаа одоохондоо бид тэр гайгүй байна. Энийг ярьдгүү, тоодгүү, одоо бид тэр зүгээр болоод байдаг гэж байгаа гэр бүлүүд хүртэл асар хэмжээний хэрүүлтэй байдаг. Аз жаргалтай гэр бүл та нарын харж байгаа айгүй мундаг шилдэг босууд амар гоё мундаг хайрын жортой амар мундаг залуу гэр бүлүүд энэ тэнд харж байна. Сошиал медиач харж байна. Нийл харж байна. Та нар харж байгаа шүү дээ. Медиа дээр одоо сошиал медиа дээр бид нар харахад хосууд нэг хамтдаа гэр бүлээр аюу гой зураг авахулсан амар хүүхдэд мөхтөдөө ямар хөөрхөн уцсан үсгсэн бэ ямар гой газар суудсан бэ ямар гой газруудаар юм явдсан бэ гэдэг юм харагдчихэдэг. Гэтэл яг үндэ бид нар тэр зургийн авталт байж байгаа хүмүүс хоорондоо хэрэгжиж гэж бид төсөөлдөг байхгүй. Гэтэл та нарын харж байгаа биширч байгаа тэр гэр бүлүүд чинь хэрүүлтэй байж хад хэрүүлээ яаж зохицуулдаг вэ гэдгийг та нар мэдэхгүй байхгүй. Маргалдах юм бол ямар ч гэр бүлүүд байдаг. Бэрхшээлгүй одоо асуудалгүй гэр бүл чаанч байхгүй. Ямар нэгэн байдлаар энэ хоёр хамтдаа хүүхэд өсгөх гэдэг энэ хүүхдээ ингэж харцхан зөв, тэгж харцхан зөв, энэ хүүхд ийм буруу зүүн үйлдэл гаргаад байна. Ийм нэг зан чанар дадал үүсгэж байна. Энэ бүхнийг хэлэхэд би болж байгаа бүх харилцааны хувилбарууд чи хэрүүл ч юм уу одоо хэлцээр ч юм уу юм мэдгүй ийм зөрчилдөөн маягаар гарч ирдэг. Ийм зөрчилдөөн маяг гарлаа гэхэд тэр нь буруу биш байхгүй. Тэр чинь байх ёстой зүйл. Одоо гэр бүл болгоны хооронд бид хэрүүлгүй гэр бүл цаамч байдгүй гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй одоо. Эрүүл харилцаатай гэр бүлүүд хүртэл би энтэйгээ ашиглаж би эндээ чин сэтгэлийн пашн үзэл бодлоо илэрхийлж ойлголцдог. Бидний одоо бид нар хэрүүлээс айдаг гэр бүлүүд хамгийн том хүндүүртэй хамгийн том одоо юу гэдэг нь зүрх сэтгэлийн шарахтай биендээ гонцсон шаналсан хинтээч ярьж чаддаггүй хинт ч тэгдэггүй тийм битгэрсэн байдалтай амьдарч ажиллаж явдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй тийм. Тийм учраас та нэг ямар нэгэн хүнтэй ямар нэгэн найзтайгаа уулзлаа танилцлаа мэдэрлээ гэхэд хинтээч харилцсан бай ямар ч байгууллагт ажиллаж байсан байгууллагын ажил хийж явж байсан ч энэ харилцааны чадвар чинь маш чухал. Байгууллагын ажил хийхэд ерөнхийдөө зөрчилдөөнтэй ажил хийж байсан ч бизнес хийж ч бай тий одоо бид нар ямар нэгэн ажилчныг ажиллаа зөв хийж гэнэ сайн хийж гэнэ яаж хийж гэнэ бүгд
харилцаа шаардлагатай. Гэтэл тэр маань заримдаа нөгөө хүний хэрүүл хийх байгаа юм шиг нөгөө хүн амар бодолсон зөрчилдөөтэй байх тохиолдолд бид нэг хүн хэрүүл хийх гэж нэг хүн тэгээд чи наатаа болооч чи ингэч гэдэг бид нар их би ингэх дарамт шахалтай үүдэг. Тэрийгээ бид нар өөрсдөө айгу мундаг зүй яваад байна. Чи ямар бүдүүлэг юм гэж нөгөө хүнээ дарамтлагдаг. Тэгэхээр яг үүндээ бүдүүлэг байж байгаа хүн тэр хүн өөрөө байж байдаг. Тэр хүнийг дарамтлаж байгаа, тэр хүнийг хийлж байгаа, тэр хүнийг өгүүлсэж байгаа хүн маань өөрөө бүдүүлэг хүн байна гэдгийг ойлгодгүй мэддэггүй. Өөрөө хэрүүл гэж үзээд тэр хүний харилцах байгаа зорилгыг нь хүсэл эрмэлзлийн тэмцлийг нь ойлгохгүй хүн хүлээн зөвшөөрдгөө сонсож чаддгүй тэгчээгүй учраас тэр хүний хэрүүл гэж дүгнээд хаалт хийх гэж оролддог гэдгээ мэддэггүй. Өөрийнхөө дутуу зүйл дээрээ хариуцлага өргөхөөс өмнө бусдыг дутуу байна гэж дүгнэдэг тэр шүүмжлэл чинь бид нар өнөөдөр хэрүүл хийх гээд байна. Энэ хүн хэрүүл хийх гээд байна. Энэ ямар одоо бүзүүлэг, энэ хүн ямар сони юм бэ? Ямар хачин юм бэ чи? Яагаад чи ингэж ийм бэ чи тийм үү? Ийм сонин харилцааг бид нар монголчууд маш ихээр гаргадаг. Тэг хэрвээ чамд яг энэ асуудал тулгарч ирсэн бол яг энэ сэдвүүдээр яг шаардлагатай гэсэн асуудал бэрхшээлүүдээр бид нар шийдээд сураач гэдэг дээр ирж байгаа. Тэгээд гэр бүлийн харилцаанд эрэгтэй хүн, эмэгтэй хүн ч аль нь ярихантай байдаг, хэлцэх хэрэгтэй байдаг. Нөгөө хүнтэйгээ ярьж илэрхийлж чадахгүй хүндрэл гаргадаг нэг юм яг энэ байгаа байхгүй. Эндээ хүндрэл гаргадаг хэрэгсгүүд чинь бидний ярилцахад хэцүү эмзэг сэдвүүд чинь өгч бид тэр эмзэг сэдвүүдийг бид нар яаж хөндлөх юм бэ? Тэр эмзэг сэдвүүдийг бид нар яаж бие биентэйгээ зовоохгүйгээр, бие бинийгээ гомдоохгүйгээр илэрхийлж сурах юм бэ гэдэг харилцааны урд маш чухал байдаг. Гэтэл бид нар маш сар хэмжээний проблем одоо бид нар манай монголчууд ингэдэг. Чи юм л бол мөнгө ярих гэдэг. Чи юм л бол мөнгө авах. Чи ямар шуналтай юм, чи ямар даварцсан юм. Чи одоо дандаа мөнгөний төлөө намайг зовоогоод байна гэж ярьдаг. Тэгж ярьж байгаа хүн өөрөө мөнгөнд санаа зовоод нөгөө хүнийг хийж байгаа сэтгэлийг мөнгөний төлөө тэр хүнийг хөдөлмөрлөөд яаж гэр бүлийн хадлаа ажиллаад хөдөлмөрлөөд тэмцээд байгаа мөнгөийг зохицуулахын төлөө тэр хүн яаж болгоод бүх юм бүтээгээд байгаа гэдэгт кредит өгдөг, оноо өгдөг. Тэр хүн талархал илэрхийлэхгүй байж байгаа үедээ бид нар өөрийнхөө дотор байж байгаа айцыг нөгөө хүн дээрээ төрж нөгөө хүнээсээ дайралж шахалт бий болгодог. Энэ зэргийн жишээнээс ахуулаад нөгөө хүн одоо ямар нэгэн байдлаар бидний энгийн харилцаан дээр юм болохоор бид нар бие бинийгээ буруутгадаг, өгүүлсэгдэг тэр байдлыг бид нар өгүүлсэх тоо зорилгоор энэ лайвыг хийсэн. Таньд асуулт байна уу? Гоёгоо асуултад орж ирж байгаа хэлээрээ заяа. Joy Peace хөөе би эргэтэй шүгнэ. За чи одоо шүндэл юу хийж явж байгаа Joy Peace одоо эргэтэй мэргэтэй гэдэг. За унтаач. За явсан за. Жаагаад орж ийнэ. Үргэлж сонсдог бас үргэлжлүү хэрэгжүүлж эхэлж байгаа баярлалаа танд гинэ. Яа баярлалаа дор. Яа. Би л айлын охины гомдоочихгүй байсан гэсэндээ жинхэнэ хайраа олтол нь ганцаараа явсаар 30 гарцглаа хөөхийг нэ. Жинхэнэ хайр гэж байхгүй шүү дээ. Joy Peace айлын охины гомдоочихгүй гэж яваад байвал чи ямар ч эмэгтэй хүний жаргах хэмжээний түвшиндээ хүрч чадахгүй. Яагаад гэвэл гэр бүлийн харилцаа гэдэг чинь энэ байхгүй. Харилцааны чадвар чи хөгжсөн үед чи тэр хүний жаргах хэмжээний арга олдог. Ямар ч айлын эмэгтэй хүнийг хайрлах ухаан урлагийг чи өөрөөсөө гаргаж ирсэн үед тэр хүчийг чи өөрөөсөө зориулж гаргаж ирсэн үед сая зүг амтан. Ямар ч сайхан айлын охин байлаа чи өөрөө сэтгэл санааны бэлэн биш байдалтай болвол та хоёр ямар ч эмэгтэй хүнтэй чи хэрэглэнэ. Ямар ч эмэгтэй хүнтэй маргалдаан үүснэ. Тэр маргалдаан үүсгэж чи зогсоолж мэдэхгүй болвол ямар ч гоё нөхцөл байгаад ямар ч гоё боломж байгаад хамаагүй чи бүгднийг өрн таран хийн. Тэр нь яг бодит юм байгаа хгүй сорой дээ айгу юутай арчлаа те. Тэгэхээр ерөөхдөө яг тийм байдаг. Бидний амьдрал дээрээ яг одоо өөрийгөө би хүн гэхгүйсэн айлын охин гомдоочихгүйсэн гэх оронд бид нар одоо яг чиний хүсэхгүй байгаа юм чи яг нүүрэн дээр чинь тулж ирээд байгаа байхгүй. Чи дандаа юм л болоод нэг айлын охин чи тэгэхээр өөрийгөө айлын охин гомдоохгүй тул тэгэхээр чи өөрийгөө их дутуу үнэлээд байгаа байхгүй. Чиний өөрөө чи хүсэл мөрөөдөл, чиний өөрөө чи үзэл бодол бүх юмнууд тий хэрүүл хийхгүй, хэрүүл болчих гээд харна гэж айдагтай яг алгаагүй тэр хүний гомцох болов гэж айдагтай алгаагүй яг одоо энэ сэдвтэй хамааралтай асуулт байгаа шүү дээ тий. Тэгэхээр чи яагаад сингл яваад байгаа ганцаар амьдраад байна. Өөр хүнтэй охтуудтай үйлчлэх гэсэн чи уучраа болохгүй байна. Залуу бүсгүүчүүд хөрхөө хүүхдүүд үнэхээр дурсан гэсэн чи зоригтойгоор чи би чамайг хамгаалж чадна. Би чамайг айцгүй амьдруулж чадчихна гэдэг зориг чи гаргаж ирч чадахгүй байхгүй. Проблем тэр айлын охинд байж байгаа проблем нь чиний өөрт чинь байгаа байхгүй. Тэгээ 30 гартлаа хүлээлээ гэж өөрчлөгдөхгүй 40 гартлаа хүлээлээ гэж өөрчлөгдөхгүй хамгийн гол проблем юм байна. Бид нар
өөрөө өөрийнхөө амьдралдаа эзэн болох хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө хийж байгаа үйлдэлд эзэн болох хэрэгтэй. Тэр эзэн болох хэсгээ бид нар зохицуулж чадаагүй бол, ойлгож чадаагүй бол хүнтэй харилцахдаа тэр харилцаандаа бид нар эзэн болж чадахгүй. Хүнтэй бий болж байгаа зөрчилдөөнийг бид нар шийдэж чадахгүй, зохицуулж чадахгүй байгаа байхгүй. Тэр аюу аимшиг магадад баярлаа Joy Peace. Батар тулгаад гэж яг үнэн зарим жүжиглэж амьдарч байгаа төгс амьдрал байхгүй заавал нэг ноо байгаа гинэ яс. Ноо байгаа гэж сэжигтэйсэн юм бид нар яг юм байхгүй төгс амьдрал гэж угаасаа байхгүй. Гэхдээ бид нар тэр гэр бүлийн хооронд харилцаа бий болоход одоо ил тод бид нар аюу гоё харагдсан шүү дээ. Гэхдээ маргаан зөрчилдөөн бий болоход тэр хоёр хүмүүс яаж зохицуулж чаддаг вэ гэж цэвэр тэр хоёрын асуудал байж байгаа байхгүй. Тэр асуудлыг бид нар зохицуулж сурах нь маш чухал хэсэг байна. Тэр асуудлыг бид нар чин үнэнгээсээ хараад биенээсээ ойлгож хүлээж аваад явсан үед тэр хүмүүс хамтдаа ургаж эхэлдэг. Би эндээ улам хүчтэй итгэж эхэлдэг. Би энийг улам хайрлаж эхэлдэг. Хэрүүл одоо тэр сэдвүүдийг хамтдаа сонсчод хамтдаа даван туулна гэдэг маань маш чухал хэсэг үүдэг. Хамтын зорилго тэр үеийн харилцаа гэдэг бол тэргүүрээ масар их ичтэй хүчтэй юм байж байгаа. Гэтэл бид нар тэр хүчтэй юмдоо бий болохоос өмнө өнгөцөн энэ хооронд энэ дурт явж байгаа хэсгийг хэлээд байгаа байхгүй. Өнөөдөр манай хөтөлбөр дээр орж исэн бас нэг мундаг одоо ментор гэдэг юм уу те одоо дасгалжуулагч орж исэн тэр бүсгүй маань битээр ямар учиртай орж исэн байхлаар би одоо тэр бүмд нь Тони Робинс, Стин Гвазиоси гэдэг хоёр хүний Mastermind хөтөлбөр дээр сургалтын дээр явж байгаа. Тэр хөтөлбөр сургалтын дээр явж байгаа хүмүүс одоо тэр бүмдийг дагаж явдаг хүмүүс дандаа саятангууд байдаг. Айгүй том бизнес, айгүй том хүчтэй юм хийдэг, арга барилаа мэддэг. Тэг ямар бизнес хийж байгаагаа маш хүчтэй мэддэг, ямар дуу хоолойтой, ямар пашнтай, зорилготой гэдгийг мэддэг хүмүүс байдаг. Тэр хүмүүс дотроос маш гоё хүчтэй хүмүүс байдаг учраас би тэр хүмүүсийг оруулж ирээд өөрийнхөө сургалтууд хөтөлбөрүүдээр зочноор оруулж ирээд Монгол залуучуудад зөвлөгөө өгдөг байхгүй. Тэгээ гэр бүлийн динамик гэдэг энэ гоё хөтөлбөр дээр орж ирсэн энэ эмэгтэй Ан гэдэг эмэгтэй байгаа. Тэр бүсгүй маань одоо гэр бүлийн одоо relationship by design гэдэг сургалтууд програмуудыг явуулдаг Америкт байдаг, Нью-Йоркт байдаг хүн байгаа. Тэгэхээр тэр бүсгүй маань жишээлбэл өнөөдөр тэгж ярьж байсан л та. Эмэгтэй хүн гэдэг нэг хүн, эрэгтэй хүн гэдэг бас нэг хүн, хоёр хүн байлаа гэж одоо. Энэ хоёр хүн би тусдаа надад байж байгаа проблем, энд байж байгаа проблем хоёулаа тусдаа өөр өөртөөх нь хариуцлага тусдаа өөр өөрийнхөө хийдэг үйл ажиллагаа өдөртний энэ хүн хаанаас бий болсон бай, тэн хүн хаанаас бий болсон бай хамаагүй бид нар бүгдээрээ дэлхийн ертөнцийн хүн гэдэг төрснийхөө хувьас өөр гэсэн проблемтай, өөр гэсэн хүсэл мөрөөдөлтэй зорилготой хоёр хүн байгаа. Энэ хоёр хүн хоорондоо харилцаад эхлэв. Тэгэхэд энэ хоёрын хоорондыг амьд харилцаа бий болж байгаа. Энэ харилцаа гэдэг маань өөрөө гэсэн бодит зүйл. Өөрийн гэсэн бие махбодтой эдистэй тэргээр дамжиж энерги авдаг, тэргээр дамжиж өгч авалцдаг тийм хүчтэй юм байгаа. Энэ юмыг бид нэр хүндэл харилцах хэрэгтэй байна. Энэ орон зайг бид нар ичдээ би нэгэ хайрлсан, хүндэлсэн, ойлголцсон тийм орон зай байх эсвэл нэгэ буурагдсан, шүүмжилсэн, би өмөрсөн нөгөө хүндээ ууралсан, уцаарсан, гомдсон, зөрчилсөн ийм байх уу. Энэ таярын хооронд байж байгаа харилцаа өөртөө амьд юм байгаа байхгүй. Тэр амьд юмыг зүгт хордож сурах хэрэгтэй байгаа. Эхтэй эмэгтэй хоёр хүний хооронд. Тэгэхээр яг энэ дээр бид нэр яриад байна. Тэр харилцаад хоосон юм биш ээ. Тэр харилцаа зүгээр хэрүүлээс тогтдог юм биш. Тэр харилцаа ойлголцны төвшөнд би энийгээ сонсож сурахын тулд, би энийгээ хуваалцаж сурахын, би энийхөө өсвөл мөрөдлийг яаж дэмжиж өгөх зүв бэ гэдэг дагаврыг олохын тулд бид нэр хөгжиж явдаг, цаашлуулж явдаг, сайжруулж явдаг юм байгаа байхгүй. Тийм учраас энэ сэдвийг яриад байгаа. Гайхамшигтай бац. За Peace Joy-гийн хардлагуудыг хамгийн заавал сэтгэл зүйн өвчин гэж би боддог гэнэ. За хардлагуудыг эмгэг өвчин гэхээс гадна хардлагт ямар хүнээс бий болдог вэ? Нэг бол хардлагтыг бий болгодог одоо жинхэнэ хүн сэжиг төрүүлмээр хардмаар төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Айгуу сайн тэр хүнд үнэнч биш, тууштай биш, ардталт нь гараад юу ч хийж магадгүй хүний дэргэд байхад харлах гэдэг өвчин нөгөө хүнд амар их болдог. Хардж байгаа хүн өөрөө ямар шалтгаанаар харддаг вэ гэхээр өөртөө итгэл муу байж байгаа хүн нөгөө хүнд айгүй харддаг, нөгөө хүнийг айгүй сэжүүлдэг, нөгөө хүндээ итгэдэггүй. Яагаад гэвэл би өөртөө итгэлгүй байж байгаа бол өөрөө босдод би итгэж чадахгүй байхгүй. Тэгэхээр нэг юм яг талын тусгаж байгаа юм шиг юм бол гэр бүлийн харилцаа гэдэг яг тэмтэй адилхан. Хардуулж байгаа хүн зүгээр нь хардуулгүй, хэрвээ өөрөө сэжигтэй юм хийсэн бол хардлагатай байдаг. Сэжигтэй байдлыг нь дарах яриа хэрүүл болчихгүйгээр тэр яриаг нь өрнүүлээд тэр харилцааг бий болгож чадаагүй бол тэр хоёр хоорондоо нөгөө харилцаа маань хардлт гэдэг эмгэг өвчин болтлоо хүндэрхээс аргагүй байхгүй. Яагаад гэвэл би чамд итгэхгүй юм гэдгийг хэлж чадахгүй байна. Нөгөөх нь
араас нь нөгөө хүнээ хардаад сэрдээд бүр хамгийн юм уудлаад бүр сэтгэл мэдрэлийн өвчтөй болтлоо туслаа юмаа нууж хаадаг хүн бол өөрөө бас давхар буруутай байхгүй. Тэгэхээр ил тод би юмнуудаа хэлээд ойлголт тэрийгэ тайвшруулахын тулд би өөрийнхөө орон зайраа би өөрийнхөө эрхчлөөгөө хамгаалахын хажууд өөртөө итгэлтэй хүнийг тийм айц сэжиг төрүүлдэг. Өөртөө итгэлтэй байж байгаа хүн нөгөө хүндээ хадах шаардлагагүй нөхцөл байдлуудыг бий болгодог. Ямар ч сэжиглэхийн аргагүй тийм орчин нөхцөлийг бий болгодог, тэр харилцааг бий болгодог, тэрэндээ үнж харилцаа бий болгодог учраас нөгөө хүн хадаад ах шаардлагагүй болчихдог. Тэгэхээр нөгөө хүн чинь зүгээр хардлагын өвчтөй биш, тэр хүн өөртөө итгэлгүй хүн байгаа байхгүй. Тэгэхээр хардлагын өвчнөд биш, тэр хүн өөртөө итгэлгүй хүн байгаа бол тэрийг би яаж ч өөрчилж чадахгүй. Тэгэхээр нөгөө хүнээ буруу сонгосон бол тэр хүний проблем. Хэрвээ би ямар нэгэн байдлаар сэжиг төрүүлэхээр муу юм хийгээгүй бол би хардагдах шалтгаан байхгүйгээр амьдарч ажиллаж хөдөлмөрлөж болно. Хэрвээ би ямар нэгэн сэжигтэй юм хийсэн бол энэ өөрөө миний үйл явдал шүү дээ. Тийм учраас гэхдээ би нөгөө талын өөртөө итгэлгүй хүнтэй би суухсгүй байхгүй. Миний хариуцлага нь байгаа. Өөртөө итгэлгүй хүнийг одоо энэ хүн өөртөө итгэлгүй болвол яаж би хичээгээд тэр хүний хүслээр байгаад тэр хүн хардаад л гэдэг бол өөртөө итгэлгүйгээс одоо хүн болгоно миний уурцсан эрэгтэй эмэгтэй хүн болгонтой намайг нийлүүлээд хардаад байдаг бол энэ хүн надтай амьдрах эрхтэй одоо хүн биш байгаа. Тэгэхээр энэ хардлагын дон өвчнөд үнэхээр байж байгаа тохиолдолд тэр хүн салах хэрэгтэй. Өөрийнхөө хүслийг тавьж тусгаарлах хэрэгтэй. Яагаад гэвэл хинч шоронд байхыг хүсэхгүй, хинч тэр хүний эрх мэдэл байхыг хүсэхгүй, амьдрахыг хүсэхгүй. Тэгэхээр тийм хүнтэй хардлагын бүр сэтгэл мэдрэхийн дон өвчтэй хүн байвал тэр хүнээс холхон бай. Гэхдээ хардах шалтгаан битгий үг. Өөрийгөө ил тод хэлээд бүх юмудаа тодорхойлгоод хэрвээ чи надад итгэхгүй бол надтай чи амьдраа. Амьдрч надад итгэхгүй бол чи надтай амьдрах шаардлагагүй гэдгийг хэлээд өгчүүл тэр харилцаа маань гайгүй болдог. Энэ бол хэрүүлийн сэдв биш, яг жинхэнэ би энийгээ итгэж чадж байна уу байна гэдэг бодит амьдралын тестийг яриад байгаа байхгүй. Тийм шүү. Гоё асуулт байна. Баярлалаа Joyce. За дараагийн араар тавилт гаргамааргүй байна мөн илүү харж илүү долоомооргүй л гинэ. Тэгэхээр араар тавилт гаргамааргүй байна гэдэг чинь нэг проблем чи юу байгаа байхгүй. Чи өөрөө юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа. Эмэгтэй хүнээс юу голдоод байгаагаа чи мэдэхгүй юм гэсэн үг. Хэрвээ чи эмэгтэй хүнээс юу голдоод байгаагаа мэдэхгүй бол араар тавих чи өөрөө өөртөө итгэхгүй байгаа байхгүй. Юу ч бол хамаагүй. Хин нэгэн хүн тэгчвэл би тэгмээр байна гэсэн үгээр чи тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр чи нэлээд эзэн найз охтуудтай байгаад байгаа мөртлөө аль алинтаа энэ зүгээр ч юм шиг тэр зүгээр ч юм шиг чи зүгээр эргэлтэн тэмдэглэсэн өөртөө итгэлгүй байдлаас олоод хүнтэй сууж чадахгүй юм гэсэн үг. Тэгэхээр тэр маань тусдаа өөр төрлийн асуудал цаа. Окей. Зөө гинэ. Яа. Окей. Усаа сайн уу? За ямар ба нэг юм ярихад урдаа дан шүүмжлэх байвал урдаас дан шүүмжлэх тэр хүнтэй яаж харилцах вэ? Шүүмжлэх байвал тэр хүнийг гомдлоо илэрхийлж чи намайг одоо жишээлбэл чи намайг сайжраас ямар зорилгоор энийг шүүмжлэх тавьж байгаа хүн чинь ялгаан штэ тий. Чи тэр хүний шүүмжлэх тавьж байгаа энэ хүний сайжрах бүх хүмүүсийн шүүмжлэх тавьж байгаа шалтгаан тэр хүнийг сайжруулахын төлөө юу гэж яг ингээд хийгээд өгөөч гэдэг хүсэлтэд тавьж идэг сайжруулахын төлөө тий. Тэгэхээр бид нар эхлээд шүүмжил хийж байгаа хүнтэй ингэж харьцаж болно. Намайг шүүмжилж аваад баярлалаа. Надад одоо ийм санаа оноогоо хуваалцаж аваад баярлалаа. Тэр санаа оноог чи хүлээж авлаа. Чиний санаа хүлээж авлаа тий. Намайг шүүмжлэх биш таарна. Миний төлөө үгээ хэлж байгаа би баярлалаа гэж үдэн зөвшөөрөөд хамгийн гол нь чиний хийж байгаа хувилбар маань намайг ийм байдалд оруулаад байна. Тэгэхээр би оронд нь ийм үйл байдал үүсгэж байна. Чамайг ингээд шүүмжилчихлээр би чамтай юм яахыг хүсэхгүй болж байна. Би чамд гомдож байна. Тэгэхээр надад хэцүү байна. Тэгэхээр энэ хувилбар чинь шүүмжилдэг хувилбар чинь надад ерөөсөө захгүй хувилбар байна. Тэрний оронд миний хийж чадж байгаа ч юм уу миний үнэлж байгаа хувилбарыг ашиглаад өгөөч. Тэгвэл би ийм болох магадлал байна. Бүтээрийн харилцаанд ийм байх магадлал байна гэдгээр хэлээд өгч шүүмжлэлээс би боддог сөрөг хор өшгүүдийн тэр хүний нүдэнд гаргаад өгчүүл тэр хүн яадаг вэ гэхээр сайжаад хэлж ихэнх хүмжилж байгаа хүмүүс юу гэж боддог вэ гэхээр өөрийнхөө үзэл бодол өөрийнхөө үн цэнийг нөгөө хүндээ тулгасан байдлаараа тэгээ өөрийнхөө хүсэж байгаа өөрийнхөө хийж чадахгүй өөрт нь хэрэггүй байгаа эсгүүдийг бид нар хүлээх хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд энэ баггүй. Шүүмжилдэг хүмүүсийн одоо бас нэг асуудал нь байдаг гэхээр энэ хүний шүүмжилснээр би энэ хүнийг өөрчилж чадна, би энэ хүнийг сайжруулах болох гэдэг ингэж боддог. Яг үүндээ бидний хэмжиж
нөгөө хүнийг өөрчлөх юм уу их мэдл эрхчлэн байдаггүй гэдгийг хөл мэддэггүй. Шүүмжилж байгаа хүнээ би ингэж хэлээд энэ хүнийг сайжруулах ёстой гэж боддог боловч өөрөө хамгийн гол нь проблемтэй хүн байж байгаа. Өөрөө тэр асуудлыг шийдэж чадахгүй, өөрөө өөртөө асуудалтай байж байгаа хүн дандаа нөгөө хүнийхээ нэг харахлаа нөгөө хүн болсон байгаа юм шиг харагддаг. Тийм асуудал байдаг байхгүй. Тэгэхээр шүүмжилж байгаа хүнтэй харилцахдаа ямар зорилгоор хэлж байгааг нь мэдээд тэгээд хэлж байгаа зорилгод нь талархал илэрхийлээд шүүмжилж байгаа зорилго нь хүсэж байгаа үр дүнд нь хүргэж чадахгүй гэдгийг ойлгуулчихвал хор шиг мэдүүлчихвэл нөгөө хүн арга өөрчилсөн за. Загаад орж гинэ. Маш их баярлалаа хариултанд нэмэ. Баярлалаа гоё оос тий. Хариултуудаа тий шүний энэ юутай их цөөхөлөө орж ирэхэд юм гоё байгаад шүү дээ тий. Тэгээд яа өнөөдөр маш богино хугацаанд нэг цөөхөө идүү гэлжтэй. Тэгээд та нарт хэрвээ өнөөдрийн асуулт хариулт таалагдвал манай 30 амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцоор би зориулсан линкийг хийгээд тавьсан байгаа. Тэгээд манай энэ миний лайвуудыг үзээгүй энэ юун дээр байдаг notification өгдөө шүү дээ. Тэрийг дараад тавьчихараа. Тэгэхээр дараагийн хэлсэн бид нар лайв хийхэд надаас илүү гоё мэдээлэл тусалцаа дэмжлэг аваад байгаа. Тэгээд дараагийн хэлсэн болон гоё сэдвүүдээр ярилцсан. Тэгээд ялангуяа бид нар ялангуяа энэ харилцаа монголчуудын харилцаа аягүй том асуудалтай байгаа учраас бид нар маш ганцаараа ажиллаж байна. Ганцаараа эцэглэж байна. Хүн итгэж чадахгүй байна. Хүнээс тусалцаа авч чадахгүй байна. Дэмжлэг авч чадахгүй байна. Ганцаараа өөрөө бухан бэр уушиг одоо юу гэдэг нь зүтгээд байгаа хүмүүс эмэгтэй хүнд татарч байна. Хүмүүс татарч байна. Эрэгтэй хүмүүс татарч байна. Тийм учраас бид энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр хуваалцаж байгаа шүү дээ. Уугийн тэгжэн өөрийнхөө байлгах гэж байдаг боо юу гэнэ яаш. Тэр хүнийг өөрчилж чадахгүй бид нар бүгдээрээ яг тэр байхгүй өөрийнхөө чи хүнийг байлгаж чадахгүй тэр хүнийг чи шоронд байлгаж байгаа байхгүй чиний үслээр амьдрын хин чиний хүний үслээр амьдрч чадахгүй шүү дээ яаж чиглэж чадахгүй за тулгамсар өөртөө итгэлтэй байх талаар яаж болох вэ гэнэ өөртөө итгэлтэй байх чинь айгүй олон юм байна бид нар өөртөө итгэлтэй байна гэдэг чинь чи жишээлбэл ямар тохиолдолд өөртөө итгэлгүй гэдгийг мэдэхгүй байхгүй бид нар ирээдүйдээ итгэхгүй байгаа бол өөртөө итгэлгүй шүү дээ ирээдүйдээ би ийм хүсэж байгаа гэдгийг тодорхой мэдэхгүй би нэг хийж чадахгүй бол тодорхой бас мэдэхгүй байж байгаа тохиолдолд энэ өөртөө итгэлтэй байж чадахгүй шүү дээ энэ ажлыг хийж чадахгүй юу энийг болгох гэвэл би болох уу яах вэ гэдэг эргэлзээтэй хүн өөртөө итгэлгүй байгаа шүү дээ гэтэл амьдрал дээр чи бид нар өөрийнхөө хийж чадсан юм дээр фокус хийж чаддгүй хийж чадсан мэдээд идэг юмудаа бид нар мэдхгүй гэж бодоод тойроогүй гэдэг. Өөрийнхөө одоо жишээлбэл англи хэл жишээл мэдхгүй байлаа гэж. Би англи хэл юм чинь хийж чадахгүй гэж бодчихдаг. Англи хэлнээс шалтгааллахгүйгээр тэр хүн өөрийнхөө оролдож үзэх бүх юмыг оролдож үзээг бол тэр хүн хизээч хийж чадахгүй. Өөртөө итгэлтэй болох нөхцөлч байхгүй боломжч байхгүй тийм байгаа юм. Тэгэхээр өөртөө итгэлтэй болъё гэх юм бол тэр хүн оролдож үзэх хэрэгтэй. Ямар ч юм байсан хамаагүй бид нар бүх юм мэддэг төрсэн хүн нэг шилж байхгүй харуудаа тийм бүх юм чаддаг болсон хүн хаач байхгүй тийм учраас өөрийнхөө одоо байж байгаа төвшингээ ойлгож хүлээн зөвшөөрч тэр өөртөө бид нар одоо бага багтаал дээгүнт одоо юу гэдэг нь үсгийн уншаал тэгээ 2 3 настай байж хахад бид нар би уншиж чадна мэдэж чадна гэж өөртөө ихтэй байгааг байхгүй уншиж чадахгүй одоо би үсэг мэдэхгүй болов гэж даалгаж байна шүү дээ чинь багшаар даалгаж байж тэрийг ойлгож сурдаг шүү дээ тэгэхээр ямар ч юм дээр хэвээ чи ямар нэгэн сэдвээр ямар нэгэн юм хийж чадахгүй байж байгаа бол тэрнтэй тохирсон дасгалжуулагчтай ажил тийм үү туслах зөвлөгөө авах юм уу тэрийг мэдээж чаддаг хүмүүсээ бид нар сурах хэрэгтэй ш. Тэгжээж бид нар явдаг. Тэгвэл бид нар хар угаасаа 3-4 настай байхдаа бичиг үсэг мэдэхгүй байж яснаа 5-6 одоо 8 настай болоод ихтэй сургуульд ороод А үсэг Б үсгээ заалгаад дуулж хуурч бүжиглэж дурч үүтээд сурсан штеп бүх юмнуудыг бид нар тэгжээж сурсан. Тэгэхээр нэг юмар нь бид нар сураад мэдсэн үедээ бид нар өөртөө ихтэй болж хөгждөг. Бид нар ном уншиж чадахгүй гэхэд бүгдээрээ чадлын ажил хүн болгоо юм. Тэрийг өөртөө ихтэйгээр хийдэг. Ягаад гэвэл бид нар хийгээд үзсэн учраас, орлоод үзсэн учраас, чадсан учраас тэрийг хэлдэг шүү дээ, тийм. Гэхдээ хийж үзээгүй чадаагүй мэдэхгүй байж байгаа хүн бол чадахгүй гэж хэлдэг шүү дээ. Тэгвэл аюу дуу байна, ичимхий байна, тийм. Хэлэх үггүй байна. Тэгэхээр бид нар нэг чаддаг юм бол бид нар бардам хэл. Тэгэхээр орлож үзээгүй байгаа юмнууд чинь тоо өөрийг чинь өөртөө итгэлгүй байдалд оруулдаг байна. Тэгээ өөртөө итгэлтэй болохын тулд өөртөө тохирсон дасгалжуулалт, өөртөө тохирсон зөвлөгөө, тусламж, тэр шаардлагатай гэсэн юмыг орлож үзэх, тэр хайж, тэрэндээ хөрөнгө оруулалт хийх нь ажиж холж байна. Гой шалтгаан баярлалаа. Дулам сүрэн дасгийн асуулт юм тий. За Батбар тэгж итгэл алдснаас хойш амьдрал утгагүй болчлоо гэд яаж энэ байдлаас гарах вэ гэнэ. Итгэл алдсан
болснаас хойш амьдрал утгагүй биш байхгүй. Тэгэл нь бид нар амар төгсгөлдөр юм хүсэж байгаа байхгүй. Тэр хүний гүйцэлдэж болохгүй юм дээр итгэл тавьсан. Хүнд найдаж байгаа найдлага маань хэргийн өндөр байх үед бид нар тийм байдал бий болоод тэр хүний бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл нь тохирохооргүй юм бид нар тэр хүнээс шаарддаг хүсдэг. Ардуухан битүүхэн хүсэнчлээд ингээд чимээгүй бичих болов гэж найдаждаг. Хэрвээ тэрийг алдсан тохиолдолд бид нар тэр хүнтэйгээ ярихаасаа өмнө тэр хүн итгэл алдлаа гэдгийг ярихаас энэ хүн мэдчихсэн. Би энийг хүсэж шүү. Би ингэж яа шүү. Би энэ итгэлийг чамд өглөө шүү гэдэг харилцаа бид нар хизээч гаргадаг. Харилцаа болохгүй болсныхан дараа бид нар дандаа би чамд итгэл алдлаа, чи миний итгэлийг алдлаа гэж боддог. Гэтэл яг үнэндээ амьдрал тэрнээс болоод итгэл алдна гэдэг чинь амьдрал утгагүй болохоос шал тусдаа өөр асуудал байхгүй. Тэгэхээр бид нар зүгээр яагаад энийг болохгүй бид нар хэтэрхий том ерөнхий юм бодоод олон төөрсөн байж байгаа үедээ энэ хүнд итгэл алдлаа гэхэд чиний амьдрал дуусч байгаа утгагүй болчихж байгаа биш байхгүй. Тэр чинь хоёр шал тусдаа юмыг бид нар хоорондын холбоо чиний тархиам яаж програмчлагдаад байна гэхээр тэр буруу ойлгоцсон ойлголтуудаа бид нар тусаад ирэхэд сайн амьдралч утгатай болж их мэдхийг орон зай бид нар удаан. Гэтэ тэрийг чи ганцаарч гэсэн дасгалжуулалт аваад яг юунаас удаа итгэл алдсан яг юун дээр чи буруу зүрх ойлгосон гэдэг өөрчлөлтөө зөвшөлтсийг ойлгоод авчвал чамд дасах арга нь байгаа. Гэтэ тэрийг олон жил өнгөрлөөгөө итгэл алдсан байхгүй болохгүй. Хамгийн гол нь чи өөртөө яг тэр проблемыг өөрөө харж иж өөрөө ойлгож иж нэгмсээ өнгөрчээж өөрийгөө уулчилж нөгөө хүнээ уучлж дараа нь чи амьдралынхаа утга учирыг амьдралынхаа зорилгыг чи бутаас сэргээж олж чаддаг болдог. Тэрэн дээр нэг юм байгаа. Батөр тулгаа баярлалаа. Гайсалт. За ерөнхийдөө босноо тий. За тэгээ өнөөдөр та айгуу товчхон мөртлөөс айгуу яриа өрнүүлээ гэж бодсон. Тэгэхээр ерөнхийдөө асуулт асуусан бүх хүмүүстээ баярлалаа талархлаа илэрхийлчихээ. Энийг бүгдээрээ шеэр хийгээд хуваалцаад яваарай. Тэгээд яа дараагийн миний лайв хийж байгаа. Хизээд одоо сайхан цагаар гаруул ороод ирж штэ. Тийм учраас сайхан амраараа шин та нартайгаа уулзах цаг баяртай. Монгол байж байгаа хүмүүс шинэ уулзсан бодод баяртай байна. Шиний дүгнөөрөө хасан байж миний яриаг шимтэн сонссон бүх хүмүүстээ баярлалаа гэдгийг хэлж тээ. За бай. Баярлалаа.